Улсын хэмжээнд Улаанбаатар өвчний тархалт нэмэгцээр байна. Ялангуяа халдвар төвчин судлалын үндэсний төв, Сэлэнг, Дархан, Хинтээ аймагуудад дэгдэлт өндөр байгаа юм. Зөвхөн халдвар төвчин судлалын үндэсний төвдөл гэхэд 430 хүн Улаанбаатар өвчний улмаас хэвтэ эмчлүүлж байна. Хавар цаг ирж Улаанбаатарны дэгдэлт өндөр байгаа энэ үед салбарын яамнаас витаминжуулалтын айныг эхлүүллээ. Витамин яам нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтарч 586 мянган хүн тун ийм одоо витаминжуулалтыг бол оруулж ирсэн. За энийг бол аймагуудад бүгдийг одоо сайдын тушаалаар бол хуваарлсан байгаа. Тэгэхээр энэ витаминжуулалт бол энэ Улаанбаатарны эсрэг авах арга хэмжээ, маш том арга хэмжээ. Жил бүр зохион байгуулагддаг витаминжуулалтын айныг энэ удаа хувийн хэмжлэлийн байгууллагуудаас Monos Group эхлүүлэн эм тариа, антибиотик, эмнэлгийн тоног төхөөрөмж өгөх бүтээгдэхүүнүүдийг эрүүл мэндийн спортын яамд хүлээлгөө өглөө. За жил бүр бид нэр энэ витаминжуулалтын аян бол зохион байгуулдаг. Улаанбаатар хот болон 21 аймаг дүүргүүдээр бүгдэнд нь одоо явж эрүүл мэндийн боловсрол болох аян, витаминжуулалтын аян гэж хийдэг. За энэ удаад эрүүл мэндийн яамтай одоо хамтарч эмнэлгүүд болон хөсөөц дээр ялангуяа энэ одоо тусламжийг өгөхөр болсон. Яг тэгэхээр Улаанбаатарны дэгдэлт бол нэлээд дэгдэж байгаа. Улаанбаатар өвчнөр өвчлөгдсөлийн дийлэнх нь 18-аас 35 насны залуучууд байгаа бол өвчний улмаас нас барагчдын дийлэнх нь 7-оос 8 сартай хүүхдүүд буюу урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдаагүй хүүхдүүд байна. Тиймээс эдгээр хүүхдүүдийг дархлаажуулалтанд хамруулах асуудлаар салбарын яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай зөвшөөрлөж байгаа талаар албаны хүн мэдгдлээ. Одоогийн байдлаар Монгол Улсын засгийн газрын шийдвэрийн дагуу хүүхдийн сангийн шугамар 18-аас 30 насныхныг нэмэлт вакцинжуулалтанд хамруулахаар улсын нөөцөөс 948 сая төгрөгийг гарган аймагуудад тараажээ.